За одоо нөгөө зул дууддаг шүү дээ байх. Зул дуучаад тухайн зулаа дуудчаад тэгээд ингээд бүлэлгөө хийж байгаа. Яг бүрээдүү зулаа дуудаж байгаа өөр ясныхан бас өөр зүйл дуудчлага баг л та. Тэгээ нөгөө нэг онгод дуудсан бол дэгдээдэг нэг юм ёс байдаг шүү дээ. Энэ дэгдээл гэдэг зүйлийг одоо та нэг сайн тайлбарж өг. Дэгдээгүй байвал яадаг юм те дэгдэх яагаад дэгдэх ёстой байдгийг та энэ талаар. За дэгдээлэг бол одоо бид нэр одоо нөгөө зул дахил тавиад үлээ хийгээд ингээд дуусаад зул дахил дээр онгодууд тэнгэрүүдээ бүгдийг дуусч байгаа. Орон нутаг гэдэг ингээд бас идэ байгаа ш танд чинь. Тэр эдэн дээр болохоор одоо уул усны эздүүд тэр одоо юунуудаа дуусдаг байхгүй. Тий. Орон нутаг гэдэг тустай юутэй. Тэгээ бид нэгээ буулж дуусаад тэгээд хамгийн сүлд дэгдээлэг тэр дахил дээр орон нутгийн эдэн дээр дахил зул дээр дуудсан таамагтайгэр тэр уул усны эзд орон дэлхийн одоо юунуудаа эздүүдээ заавал дэгдэх хэрэгтэй. Тэгээ тэнд чинь одоо бүгдийн дуудсан бүгд байж байгаа. Шууд ингээд бас дэгдэх байгаараа хийж болохгүй. Заавал тэр дэгдэн. Тэгээ одоо нэг бардаг. Тэгээ тэнгэрэг тэр югаараа дуулах байгаа шүү дээ. Тэгэхээр чи мэдээж тухайн ууландаа зориулаад зөндөө юм дуудсан байгаа шүү дээ. Тэгээ зөндөө юм дуудсан баа. Тэрийг ингээд одоо иргэн байгаа дуугач юм уу, тэлэн байгаа дэгдэрээ гэдэг. Тойрон байгаа дуугач юм уу, толон байгаа дэгдэрээ гэдэг. Ингээд энэ одоо хамт гэрээс нь гар хад гэртэй хайр гэдэг ингээд дэгдээдэг. Тэгэхгүй бол бас одоо тэр үйлэнд муу тэнтэй үлдэн тэр айл зайт юм уу тэр юунууд ч бас муу нөлөө бас нөлөөлөг талтай. Тэр бас болохгүй. Тэр байх стил одоо заавал хийж явах хэрэгтэй тий. Заавал нэг оноо бариад бол. Одоо энэ дээр одоо нэг энд тэнд одоо уул усан дээр очиад үгүй бол чанар хүмүүс зорж чинь. Тэн дээр одоо ингээд хондон цагаа өргөх хэрэгтэй гал. Тэгээ тэр өргөлийн бэлтцэн хоныг аваачаад нөгөө эмээлт ч юм уу үгүй нэг бойны газар бойлуулчаа шүүсийг аваачаад тэр газар очиод бүх юм мэдүүлээд хүмүүс одоо яг тийм болчиход байна л да. Тэгэхгүй тэр хоньны чинь сүнсийг дуусгах хэрэгтэй байдаг, амийн дуусгах хэрэгтэй байдаг тий. Тухайн газараа зориулаад очиод тэнд зан үйл хийх чинь бол тэрний амийн дуусгах чинь тэр хонь маань тэр хийгдэж байгаа зан үйл нь тэр бүтэн орж явах чинь. Гэсэн чи одоо ингээд ерхийдөө хажаад тахад дийлэнх нэг бойны газар бойлуулчаал тэгэл аваачаа зүгээр нэг чанаал ууцны төдөөд нь тий тэгж аваач тавиад байгаа хгүй. Энэ одоо ер нь байж болох уу? За одоо бороод одоо яс үйлдэл үйлдвэл заавал юу тэрлэгдэж байгаа тухайн үйлэнд одоо хоньны өргөлтэйлбэл тэр хонь амтаар очих хэрэгтэй. Хонь дээр тэгээ бас төс заагддаг. Тэгээд үсч заагдана. Тэгээд үстэйг нь заагдсан үстэй хонь авчичаад тэгээд тэрийг мэдүүлээд тэгжээж дуудлан юм дуудаж сүнсийг явуулж ийж. Тий. Тэгжээж одоо бас нэг ажилтдаг, тавьдаг, чандаг ёсгоор гэж бүгд байгаа шүү дээ. Тэрнээс бандер байлуулчаал тэр махаа гачаал аим чигдэг ч одоо тэгээд л арай л одоо манай борооны юунд бол юм бол байхгүй. Гэхдээ одоо энэ угаасаа энэ утга нь юм байдаг байхгүй. Одоо тухайн зан үйл зориулагдсан хонь бол амьтаа очиод тэнд одоо онгодууд нь дуулах. Тэр хааш нь одоо тэгээ юунд өргөгдөж байгаа. Тий. Одоо хөндлөө гэж бодъё тий. Тэгээд дуул усны эзэн тэр зүстэй хоньс тэр зүсийн сүмсийн травлын эзнийх нь өмнө эхэлж морд болно шүү дээ. Тий харин тэгжээ дараагаар нь чанаа шүүсийг тавьж. Шүүсийг бас шүүсэн дээр нь дуудаж хөргөж. Тий. Тий одоо эн чинь ингээд нэг алдагдсан зан үйл явагдаад байгаа байхгүй. Одоо энэ зорьсон газартаа юу мэдүүлэх гээд яах гэж аваадсан. Тэр хонь амьтаа очиод уул усны эзэн сүнсийн дуулгаж мордуулаад хойноос нь бэлдээд өрлөө дууц шүүс болгоо тавьж бас болж байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг юуны газар аваачаал нэг бойны газар аваачаа шүүс аваачаа тавьчихаар тэр ч одоо тэр уул усандаа яг хүрж гин үү яаж гин гэдэг ч бас хэцүү байгаа ч тий. Тийм байна.
Тэр тал дээр бас нэг тийм юм байгаад байгаа. Яг уус нь ёстой юмыг ёсоор нь гүйцээх юм бол энэ үйлүүд чинь тэгээд дөрвөн мэдүүлэхээ зорж байгаа сэтгэлэн сайхан боловч анханасаа үйлдэл нь хазгаа болчихоор бас нэг жоохон буруудаад байгаа тал ажиглагддаг байхгүй. Тийм л байна л та тий. Одоо энэ эдээ шүүс үлдээд зол дуудчаад одоо таглаг чанар хийж явах чинь нөгөө зулаа дуудчаад эдээ шүүсээ бэлтжээд зулыг зүгээр орхидгүй шүү дээ тий. Тий. Аав манаатай. Заавч манаатай байдаг. Энэ одоо яагаад заавч манаатай байдаг юм бол энэ тал дээр та тайлбарж өгч. Тэр үл одоо юу л та. Өнөө хөндлөнгийн одоо нөгөө тэр хэзэн иргийн доо тэр болооны тэр идэ бодоон та нөгөө бүх юм дэс одоо хөндлөнгийн нөгөө муу сүнснүүд муу юмуд ирэлж тэдэнд л алдахгүй гэсэн. Тий. Утгатай. Тэнд заавал хүчээ одоо ганга тасралтгүй уугуулад тэгээд нөгөө тахилч гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн заавал тэр одоо завсарлах байхны тэр одоо юм тэр заавал тэнд тахилч тэр манцаарч сэргээж явах хэрэгтэй байхгүй. Тийм. Тэгэхээр заавал ч зулыг зүгээр орхиж болохгүй. Заавал ч юм харж явах хэрэгтэй. Тэгээ энэ зүйлийг бас анхаарахгүй бол бас тэгээ тэрс зориулсан юмд хөрөхгүй өөр хөндлөнгийн одоо муу юмд одоо сэтгэл тийм муу юмд алдчихвал тэр хийсэн үйл чинь хийсэн биш болоо. Хийсэн биш болоо тийм. Ингээд нөгөө одоо сэргэрэл муу юм болно шүү дээ. Тийм. Тэгэхээр зулыг бол заавалчгүй манах хэрэгтэй тийм. Тэгэхгүй бол болохгүй гэдгийг бас жоох анхаарах хэрэгтэй байна. Зулын гэрлэр чинь он сахиус орж ирж ил байна. Одоо тэр айлбан тэрж явж л байгаа шүү дээ. Тэгж юм тий. Одоо өдөрдөг л байх хэрэгтэй. Таамаг. Тэгээ одоо энэ та одоо ингээ бүрээдийн ястгийг бас сайн ойлгохгүй үед одоо энэ хар цагааны аршаан гэж нэрдэж шүү дээ. Энэ ерөнхийдөө бас яаж нэрдэх ёстой байд юм уу? Аршаан угаал гэж байдаг. Одоо цагааны бариач одоо бурхан гарвал цагааны одоо онготтой цахиустай бариачин юм л да. Тэд нар бол тийм юмнууд бол цагаан навал гэдэг. Арц. Сүү тусаагаад. Тэгээ арц. Тэгээ цагаан чулуу халаач. Цагаан навал. Тэгээ цагаан навал. За одоо тэгээ тэнгэрийн онгоц цахиустай одоо хар ихэл гэж ярьдаг л да. Тийм бөөнөр юу л одоо цагааны үсэн бариаснар гэж домч бариаснар гэж ер нь хэлнэ. За нөгөө дээд онгоц цахиустай юусууд бол бөөнөр. Тэд нар болохоор харын угаал ганга ослооч. Одоо ариус чинь гэсэн би ясна л төвстэй ариус гэж. Одоо ер нь чанар дээр бол ер нь бол сайл угаадаг. Тийм ариу болж онгот дээр улаач болохгүй бол нөгөө бозор уртаг юм тайгээд улаач болно. Одоо тэгэхээр энэ нөгөө харын аршаан нэрээд цагааны аршаан нэрээд ингээ зүгээр тэр хэдийг ингээ холиол боцлох ш тийм үү хайцгүй бас мэдүүлээд амьлуулж хийж дуудлагатай. Тийм. Одоо анх хийгээсээ л эхлээд усаа 9 тасалж ийгээд гангаа 9 тасалж ийгээд тэгээ 9 чулуугаа галдаа ийгээд тэгээд бослоод ингээ сайхан дариглаад ирэхээр нь гаргаад тэгээд хаалуу шалган дээр. Тэгээд тэр угаал дээр угаалаас хамруулад тэгээд тэр чанарын байна уу зүгээр угаал байна уу таас нь өчтөр зовлонтой угаах гэдэг нь үү тэр чинь одоо бүгдийн дуудлагын дуудаж ийж тэгжээж аршаана яаш ажиллана шүү дээ. Тий. Ажиллаад тэгээд дуусаараа толиогоо тэгээд одоо өөртөө юм уу эсвэл хүний угааш. Угаалгах гэж идэв. Тий. Дуудлагатай бүгд сайхан дуудлагатай мэдүүлэгтэй. Ер нь одоо манай бариатын зан үйл бол ер нь дуудлагагүй ахих юм гэж байхгүй. Бүгд дуудлагатай. Юу хийж гинэ тэр хийж байгаа зан үйлэн дээр л тэр мэдүүлж тэрийг мэдүүл дуудах хэрэгтэй. За одоо нэг юм асуудал байна. Савдгаар бүлдэг гэдэг. Тий. Энэ асуудал дээр та юу гэж бодож байна? Яг онгод тэгээд тусдаа зүйл байна. Уул хангаа эзэд тэгээд одоо бид нар савдаг гэж ярьдаг шүү дээ, тий.
Энэ зүйлүүд чинь бас тустай байна. За бид нар бол уул хангаад очиод дахлага тайлга эдэр хийхдээ тухайн савдаг эдэртэй бас тэ мөргөл юм аваргадаг. За тэгэхэд тэр зүйлийг буулгаад бөөлдөг гэж зарим хүмүүс ярьдаг. Зарим тийм байхгүй ч гэж ярьдаг. Энэ яг таны бодлыг л би асууж байгаа. Та энэ дээр юу гэж боддог вэ? Савдгаар бөөлөөд явж явах нь одоо хэрэг байдаг юм бол доо. Би бол одоо танаас л нэг сонсмоор санагдаад л асууж байгаа шүү. За тэр одоо лус сулгсэн бөөнөр гэж бас сонссон байдаг бол тийм лээ. Тийм усуд л одоо тэр лусаар уул усны эзэд лус авдаг, барьж бөөлдөг баг. Би үл тэгж л ойлгодог. Тэгээд одоо энэ ерөөхдөө энэ бүх хүнд жилдээ нэг үгүй бол тэдэн жилдээ нэг заавал хийж явах хэрэгтэй тахилгын зам үл байна. Манай бүрээд бол зөндөл ахилгууд байгаа шүү дээ. Тийм. Тэ. Та тэр болгоноос ярьж ахилга одоо энэ шууны одоо зад шууны даллуунууд тахилга байна. Тэггүй үрсийн тахилга гэж байна. Тэгэл нарны мөргөл, сарны мөргөл гэдэг ийм тахилгаанууд байна. Тэгээ одоо энэ тахилгууд нь бас энэ одоо жилийн аль сард яаж хийгдэх үү? Тэр юу бэлэгдэж хийгддэг тахилгууд байна. Тэр юуны одоо 9 өнгийн он шууны юу л одоо энэ юунд усны шуу ирэх үед хийгддэг. Тэр юу л гүү өрсөх бол бас нэг нөгөө ариг цагаа ягаад тэр одоо гүү унах дэлгэртэй сан тэр нэг юу яхад хийгдэж юм тэгдэ. Тэгэхээр нар сарны мөргөл одоо нар мөргөлтэй 100-ны тэргэл сар 100-ны дэлгэр сайхан цагт хийгддэг тийм тахилгаанууд бага тийм багшийн үед бол үдчил байсан. Одоо энэ тэр тахилгаанууд ч бас нэг хотол агуулга бэлэгдэлтэй бас нэг зон олон тэний ч ийсээ сайн сайхан болчихсон. Тийм ер нь тэгжил байна. Ер нь бүр тийм тахилгач байсаа гэх тийм л байна шүү дээ. тэгж галын тахилгыг бас хийдэг мэд юу байна. Багшийн үед бол тахилгаас одоо ч хүртэл тахилж байгаа л да. Галын тахилга бас хийгдэж явах хэрэгтэй тахилганы нэг. Галын тахилга хийхэд одоо хийхэд ямар улирал хийдэг байсан? Намар хийгээд л байсан. Галаа яг хавд тэр галын буудалтай бид нэр бол багшийн үед бол намар хийдэг байсан. Намсагт галаа тагт. Тэ одоо яг нэг бүх юм сайхан болсон эдээ бодлоо дэлгэрсэн. Одоо мал хоноо дарга тавир. Намар цаг гэдэг чинь одоо жинхэнэ сайхан болцсон байх биш үү тий. Тий тэрэн дээр л одоо боён шиг одоо сайхан нэг л доорх жилдээ тийм ээ. Өвл хаврын. энэ дэр бас нэг юм яриа боддог хгүй одоо гал тахад бодгон тагтгүй зарим хүн тагдаг гэдэг иймэрхүү яриа явдаг. Энэ тал дээр та юу гэж боддог? Тэрийг одоо унж дахиж зарим унж дахиж шүү дээ. Бөө унж дахиж шүү дээ. Тэр гэрээ эзэн ч гэрээ эзэн одоо эрэгтэй мөхтөр гэрээ эзэн нийлээл галаа дахиал галтаа мөргөл шүү дээ. Тэрийг бол одоо тийм байхгүй байх гэж байна. Тийм харин. Тэц гал гудамтай одоо эрэгтэйч мөхтэйч бил одоо хамгийн одоо их хайрцаж байгаа хүн чинь мөхтэй хүн байна шүү дээ галтаа. Тийм ба. Тийм баг. Тэгээ одоо энийг за яг заавал тийм буудан лам хүнээр дахиулах юм уу? Үгүй бол өөрөөсөө бас дахиад явчих болт юм. Одоо ингээ өрх гэрийнхээ гал олонтойг бол өөрөөсөө дахиад явчих болно. Тийм. Тэгээ өдөр сутаа харж байгаа. Дээр үе чинь малаа хотлуулаад л сайхан мал сайхан хотлоод ирэхээр л одоо тэр юу гаалгуулаад тахдаг.
тийм юутай байсан л гэж ярьдаг юм. Зан үйлтэй. Харин тий уул нь одоо гэрээ хийсэн хүн байна, хоёулаа өөрсдөө байж байна. Өөрсдөө тагчвал уул нь амрын. Тэнийг л Тэгэл нэг заавал нэг хүн залж чичвэл. За яг нэг үнэхээр шивтсэн үгүй бол нэг тогшруулсан юм байвал тэр фонтнээ залж болох. тий. Тэгэхгүй бас нэг заавал нэг юмнаас хамааралтай болоо. Заавал тийм юм авчирс тахих хэвээр ийм тахих хэвээр гэдэг. Өөрсдөө гэрээ эзэд нь биш болж хувраад тахгүй хүмүүс ч бас нэг талд. Гал бол өөрсдөө сайхан дахиад өдөр өдрөө харж байгаа сайхан өөрсдөө галаа хариулаад галдаа мөргөөд галаа сайхан дахиад болно тэр үл. За Батбаяг их та нэг өөрийгөө сайхан танилцуулаач. Яаж энэ бөөгийн зам бүртээ холбогдов? Сайхан хуучлаач одоо санаж байгаасаа одоо та ч 20 гаруй жил болсон гэж бас зарим зүйл тагтаал байлгүй тий. Тэгээд янз бүр болоод зарим ч мартчих. Тэгсэн ба. Тэгээд анхны одоо зэрэгээс ирээд би ч угаасаа жолооч таарахтын жолооч. Та ажиллаж байгаад тэгээд энэ манай хатам дүү уг барих гэж баа дээр очиж өвдөж цаад. Тэгэл дүүгийн чанар юм тусалж яваад тэгээд онгоцог устгаа мэдсэн. Тэгээ яг би л яг одоо нэг шахтар амьдрал дээшлээ нэг чадахгүй бас жоохон арих тарсан байхгүй. Тэгээд одоо жоохон тиймэрхүү байсан. Тэгээд ахтар одоо ахтар өвдөж цаад мэдрэх байсан байхгүй тий. Тэгээд дүүгийн чанар дээр чанар туслахаа очоод тэгээд энэ чанар манай туслаад тэгээд орд сахиусны гэрт багшийн онгон ороод байсан. Би ч тэрлэн зорд орохгүй л гадуур мэдчихгүй юм чинь тэгээд явж исэн чинь дуудаж гин гэд. Тэгээд яваад орсон. Гэсэн чинь багшаа онгорцсон. Хурдан мөрөг гэл хүмүүс адна мөргүүлээд л. Тэгээд одоо ухта хүн байна энд явж гин гэсэн юм. Тэгээ яв асуусан юм шиг л. Тэгээд энэ бариадын одоо энэ том улаалцаа хөвдүүд юм. Улаач. Юм хүн байна гэдэг. Тэгээд зөв гаруултаа мэдээ. Ер нь тари уга байж. Чанар үлээ. Тэгж мэдчих. Анх угаарч боолж исэн. Тэгээд тэр жилдээ бол дараа жил нь би ер нь машин сахиусан дээр за 3 жил шав болчихсон. Тэ. Тэн чанар үйл хийлцэн. Тэгэл тэнд юм боолдог. Ой бүтэн зам. 3 дахь жилдээ бас араа бүтэн болоогүй. 2 жил гарсан. Болсоо тэг их юм багшин боёд багсаар юм сурсан. Өнгөчлөөсөн нэг одоо тэнгэрүүдээ дууд хонгодоо дууд зан үйл яаж ийдэг тийм бүгдийг сурч авсан. Миний дууд сайхан хүлээж авсан. Ер нь бол сайхан болсон. Тэгээд багш маань өнгөрсөн тэгээд би ч нөгөө одоо хүүхдтэй амьдралаа ирэхээр хот бараадад. Манай дүү ити хотод. Тэр дүү маань иргээд. Тэгэл хотод ирээд 16 жил 15 жил болж. 6 жил болж шин. Тэгээд яг одоо өөрийнхөө хэмжээгээр зовсон зүдэрсэн одоо хүмүүсд үегээд л ингээд одоо өртөр явж байгаа. Тийм л замлаар болсон дээ. Тэ. Одоо хүмүүс яахтар нөгөө өвдсөн, зовсон, янз бүр болсон. Одоо тийм юм ярьдیں۔ Би бол тийм яахтар ер нь үзээгүй. Ер нь тэгтээ амьдрал дээртэхгүй байсан. Жохон арих тар суухгүй л. Тэгэхээр нэг зан авир жохон тийм болж байсан одоо. Манайхан ярьдیں۔ Одоо сайхан болчихлоо. Яг тэр л анхаал нөгөө нэг улаач нөгөө онгод байжсэн юм шиг байна. Тэгээ тэр үед энэ багштай таасан дүүгийн хатан дүүгээ чанарт явж байж.
Тэгж л болсон. Бас хазтай гэж бодчих. Тэр тэгж яваагүй бол одоо бас ямар ч яваа бол тийм ээ. Тий. Тийм л замаар болоод болсон дээ. Одоо тэг 20 гаруй жил гэдэг чи бас тий одоо 20 хэдэн жил болчлоо. Эцэнгэрийг дуургаагүй жил үл байхгүй. Тий бөө жил явсан. Тасрахгүй л. Тий тасрахгүй л болчихсон. Та одоо ингээд бүх юм дээр одоо яг одоо 20 гаруй жил болчлоо. Тэгээд та бас нөгөө насны шүвд бас залуу юм биш шүү дээ тий. Тий одоо 60 40 60 шүү дээ. Тий. Тэгээ бас нөгөө амьдралын туршлага ч гэж байна шүү дээ. Энэ дээрээс яг байлгүй. нөгөө хүмүүст бөөн одоо нэг ийм байгаа бол байвал зүгээр дээ ч юм уу тий. Одоо өөрийнхөө зүгээс та нөгөө бөөн хүмүүс иймэрхүү байчаасаа гэж бодд юм да гэсэн тийм бодол байна уу? Яг залуу хүмүүс өндөө байгаа шүү дээ. Бас тэр хүмүүст бас нэг сургаал талаасаа. За ер нь бөөн бол ер нь жоохон даруухан байхад ер нь зүгээр гэж би боддог. Тий. Ер нь даруухан байх хэрэгтэй. Онгод сайхусаа одоо сайхан зөв залж байх хэрэгтэй гэж боддгийг. Одоо ч сайхан ер нь л бонус чам бонус их гарсан. Тий. Хаад хүн болгон одоо бөөгийн бөөлөхөр бүжин тулан дэгдөхөр гэдэг шиг өөр зан үлтэй угаасаа бөө мөрөглөдөг чинь бол таам олноо өөртөө бие сайн авч явах хэрэгтэй. Сайхан даруу байж л хүн тоног хүн цон зовсон жолооч болно шүү дээ тийм ээ. Тий. Энэ дээр бас ингээд энэ хүмүүс багш солиол яваад шүү дээ. Энэ одоо өөрт нь вэ үү багшд нь вэ? Тэнд одоо яг юу байгаад ингээл хүн дамжаал юу хайгаа яваад гэдэг юм. Одоо тэгээд айланд нь л байгаа л үү. Тэгээд одоо тэгээд одоо багш солиод хэр одоо тэр нэг л тийм онц санагдахгүй байна надад бол. Тий. Тэгтээ зүгээр тэр хүний зориод одоо багш болцсон бол өөрийгөө дайцлах гэдэг. Хамгаас өөрийгөө дайцлаад өөрөө тий тэр одоо тэр онгоцынхаа замлаар юу одоо ямар юу яах вэ гэж бодож байгаа шүү дээ. Юу бас багш гэдэг юм бас чухал л да. Тэр өөрөө бие даашилж тэр багшаас юу сурах вэ тий онгоц сахаас онгод орн орохгүй янз бүр л чинь тэгэл байна л та юм тэгээд тий. Харин тийм. Би одоо ингэ бодоод байдаг байхгүй. За яг багш гэхээс илүү өөрөө тэр хүн бүх юмны төлөө. Ерөөсөө л тэр хүн хүнээс л бүх юм шалтгаалаад байгаа шүү. Тэгэхгүй тэгэл нэг ингээл тойрол дамжаал яваад тэг яг юу ч хайгаа яваад тэг нэг ойлгохдохгүй тий. Тэг чинь нэг хүн дээр одоо за зарим нь юм байна. Нэг жоохон нэг тиймэрхүү багш дээр орчоод үнэхээр сайхан явж байгаа хүмүүс байна. Тэр зарим нь үнэхээр сайхан багш дээр очичоод стейнчтэй гэж явж байгаа хүн хүртэл ажиглагддаг байхгүй. Тэгэхээр өөрөөсөө л болж байна. Өөрөөсөө л юм шилтгаалаа. Одоо тэгээд тэр хүний одоо багшийнхаа гэдэг хүний одоо яа тий одоо гол тийм үү одоо юу гэж боддیں۔ Тий мэдхгүй юм байна. Нэг юм ажиглагдаад идэв. Тэгээд одоо бөөгийн багш хүн чинь шавьдаа ингээ баа байгуу дэлгэрэнгүй ямыг заагаад байх биш. Тэр шав орсон шав нь өөрөө тэр дунд гүйж сорнор сурдж ийж энэ ямар очтой тэр өөрөө л даах хэрэгтэй л дээ. Тийм багш дагаж явдаг үстэй. Тэрнээс тэр хүн одоо дагаад одоо юм сорыгаа дагаад ирвэл энэ ч гэсэн заагаад байна. Би бол ер нь тэгэл дуудлага бүх юм ер нь бүгдийг зааж өгдөг. Тийм нэг асуувал тий асуугаа дагаад ингээд заа ингээд бүх юм ингээд одоо бэрээд чинь 9 гэж 3 удаа сард 3 удаа өгүүлж. Эслэгөө гэдэг одоо онгоц сахиусаа хөндлөж юм гэсэн үг л дээ. Тий одоо онгодтой хөндлээд онгодоо одоо төлж олгаад тэгээд өөртөө даатгаа тийм. Би ч одоо улаач тэр онгоц сахиусандаа сайн явахыг л даатгаа шүү дээ. Тэгээ сард тэгж бүлж дуудлага бүх юм дуудаж даатдаг байхгүй.
тэр мэрийг сурах хэрэгтэй. Өөрөөсөө л болж юм гэсэн. Тэгээ хүн өөрөө л хичээж энэ бүхний ард тий хүрнэ. Харин яг нэг талтай тийм байгаад тах шүү юм аа тий. Бөө биш хүмүүс ойлгоход хэцүү байдаг штэ. Тэн дээр ер нь жоохон тийм хэцүү зүйл одоо 20 хэдэн жил болж байна та. Энэ дээр жоохон тийм ойлгохгүй ойлголтын зөрүүтэй жоохон тийм хэцүү зүйлүүд тэр тулдаг байв. Тэр зүйлний ард яаж гардаг байв. Мэргэн ухаа гэж ярьдаг штэ. Энэ тал дээр та юу гэж боддог? Яг энэ хүмүүс энгийн хүмүүс ойлгоход хэцүүтэй бөөнийг. Тэр хүмүүс ч өөрсдөө гэсэн нэг онгодтой дотоод ертөнцтэй тий. Тэгээ тэр зүйлийг гаднаас хүмүүс хараад ойлгох хэцүү, ярилцаад ойлгох хэцүү. Та ойлгуулах гэхээр бас хэцүү. Хоёр талдаа хэцүү зүйл байдаг. Энэ дээр бас яг зарим хүмүүс бас магадгүй ийм зүйл дээр тулцсан хүмүүс байхгүй үгүйсэхгүй. Тэгэхээр та одоо ийм зүйл тулгарч л байсан байж таараа. Энэ зүйлийг та яаж давж туулж яаж ойлгуулдаг байв? Ер нь ямар байвал ер нь зүгээр байдаг юм шиг байна гэж та ер нь дүгнэлт хийв. Яг зүгээр би ер нь тэгэл бүх хүн бол яг тэгэл одоо миний хувьд бол онгодоо хүндлээл тэгэл одоо өөрийнхөө энгийн амьдралаараа ингээд л ажиллаа хийгээл ажил юм хийгээл амьдралаа ингээд олгуулаад ингээд явдаг хүн. Тий. Одоо актер бэрхшээл өнөөдөр их юм сайн юу байхгүй санахгүй байна тий. Яг одоо хүмүүсийн үйл зан үйл янз бүрийн юм тий. Хүмүүс юу мэдэх хүмүүс нэг нэр дамжуулаад ингээд мэдгэлтэй ирдэг надад зорддог хүмүүс байгаа бас ирдэг. Тэг яг тэгээд одоо өөрөө чадах юм аа бол ингээд ярилцаад ингээд хийгээд өч чадах юм байна. Чадахгүй юм бол ахын марахгүй байна оо би та дөөршөнөр очоод юм хэлж. Нэг хоороод яах. Тэмээд тэгээд тэг ярилцаад тэгэл явуулцдаг. Болох юм байвал чадах юм аа хийгээд өчнө. Одоо тэгэхээр нөгөө энэ дээр ингэж хэлж штэ. Чадах юм гэж бай, чадахгүй юм гэж байна. Чадахгүй бол чадахгүй гэдгээ шудраг хэлдэг байх хэрэгтэй тийм ээ. Тий. Тэгэхгүй бол бас онгод чинь бүгд хийдэг юм биш. Тий штэ. Тэгээ нөгөө чадна гэд хүний юм хийх болдог. Чадахгүй болчвол эргээд бас. Тэгээд тэр нөгөө хүнтэй өөртөө хүнтэй аль алинд нь хэцүү болов. Тий. Тэр бас нэг чадахгүй гэдгийг бас хэлж сурах хэрэгтэй болов. Тий. Тэр зөө тэр чадахгүй юм өнөө 5 цаас хараад би чадна гэд яаж болохгүй л дээ. Тийм. Тэр өдөр өнөө юм хөвж чадахгүй тэр өнөө юм засч чадахгүй тэр мөнгөний аваад тэгээд яаж тэр хүн чивэрэл тэгэл очоо хаад нөгөө хүн дээр очив. Тийм ээ? Тий. Тэгэл тэр одоо чинь ер нь айхтар болсон шүү дээ. Одоо та энэ ийм юм байна л да. За бөөхөн гэж байна. Үцмэрч сурхаач гэж байна. Зүм бэлгтэн гэж байгаад тах шиг байна. Тэгээ энэ гурвын ерөөхдөө бөөхөн ялгаа нь юу вэ? Одоо наад чинь бөөгөл бүгднийг өөрчилдөг шүү дээ бараг. Тийм юм байна. Юу яагаад үцмэрч бүгдийн өөрнөхөөс одоо зүм бэлгтэн юм шиг, бөөч юм шиг болж байна. Бөөхний ер нь гол амин сүнс болоод бөөхний хийдэг зам үйл энэ яг юундаа байна. Одоо тэгээд бөөхөн чинь онгодоор бол юу байна шүү дээ. Яг өөрийн мэдрэмж орж ирнэ үзэж өөрөө үздэг үзээд би өөр нь голцвол онгодоор л яах юу хийдэг. Онгод орж ирэл за онгод юу тий тэрхэл тэрнээс өөрөө үзчихээ за нэ тэргээд яг би бол үзэн үздэг. Ямар бас мэдрэмж юм байна шүү дээ. Тий сараад бас мэдрэмж юу бөөхөн чинь мэдрэмжтэй тийм ээ. Илүү юм дөрөв мэдрэмжтэй болцдог тийм байдаг. Би яг энэ дээр ингэж бодож байхгүй. Яг бөөхөн бол хүнийг бас үзэх үед үзэн л хэлэх юм аашин. Гэхдээ хамгийн гол нь бүү хүний хийх ёстой юм.
зориуд ирсэн үний үүлийг тултлан л хийдэг байгаа. Чадах юм аа. Тий, Монгод за болно л гэвэл тэгэл тэгэхгүй нөгөө хүний нэг ингээл баабайгүй хэлээд идэг үйл хийгээд идэг үлийн хөрөхгүй. Тий. Тэгээд ахаар чи би одоо бас гайхдаг байхгүй. Үзмөрч хүнийг үздэг хүнийг бүү болгоцсон биш үсттэй. Тийм юм байр нь байх. Үзмөрчтэй тэр ч би бол онгодоо төвшөлдөг. Тий. Онгод хэлбэл тэгэл за яаж хийх зан үйл юу тэр барил өөртөө хэлээд өгч чинь өөрөө одоо бас нэг тэр чинь миний л одоо онгод хийсэн би хийгээд тосор хөөсөн мөрийн бас мэдрэмж байж тэгэл үйлээ сүлд онгод орол юу яадаг гаргадаг газар болдог. Үуч хийсэн. Онгодын урдуур орж өөрийн биевл гэж мэдл гаргаж онгодын урдуур орох дургу. Юу байна биднэрт би юуны улаач болсон бэлээ тий. Тийм шүү дээ. Амар удирдах байгаа. Тий. Тэгж үт залж байхгүй ч луулаач л. Тий тэргээрэл би зам үйлээ хүн үйлд. Онгодоос олдох дуртай. Уул устаа харьцсан гэж бас нэг зүйл байгаа шүү дээ. Энэ хүн төрлөختөн монголчууд. Таваа монголчууд уул устаа бас харьцдаг. Арга техниктэй хүмүүс. За таны хувьд ер нь бүх хүмүүс уул устаа яаж харьцах ёстой бол бас зүгээр жирийн хүмүүс бас уул устаа яаж харьцах вэ? Энэ яаж хөндлөх ёстой байд юм бол. За таны зүгээс энэ уул устаа харьцах хөндлөхийн хөндлөлийн талаар та юу гэж боддог вэ? За уул устаа бол одоо ер нь бид бүхэн л уул ус газар дэлхийтэй холбоотой. Тий. Уул устдаа мөргөж ингэж хөндлөж залбирч одоо явдаг болохоор ер нь уулыг бол хөндлөн дуул аваа. Тэр уулыг бол ер нь бэлээсэн. Эхний үед ер нь уулыг ороод ирсэн бол одоо манай өрөөдөд бол хөндлөдөг. Биелэг сонсоод тандаа. Тэг холоос яг одоо нэхэгдсэн одоо тэр уул аваа байлахад холоос хөндлөх шин. Урга мод шүүс юм хөндлөл зөөлрүүлж. Очихоор бол бэлээсэн. Хөндлөдөг. Тэр ямар өргөл ах нь цагаан эдээ юу? Шүүс үү? Тэр одоо мэдэн штэ мэдэр нонгос их ус хэлнэ. Тухайн уул ус юу хүлээж авах нь юу нэхэд байна уу? Шүүс нэхэд байна уу? Цагаан эдээ тагтах юм байна уу? Тэр чинь яаж тэгж хөндлөдөг. Уулын хөндлөө. Хөндлөнэ. Тэрийг шүүстэй одоо холоос хөндлөхээр бол ань мэдүүлнэ. Уул усанд нь сүнсийн явуулна тэгэл яана. Бэлээс нь ойрт очиж хүндэхээр бол ууц маягаар тэгж хөндлөдөг. Тэрийг нөгөө юу урдан сайхан чанаад бүтэн сайхан юм үүтэй аваач тавьж хөндлөдөг. Холоос бол заавал нөгөө юу нэг шиг мод модтай шүүстэй дуудаж хөндлөдөг. Манайх өрөөдөд. Тийм тэгж хөндлөх бас байна. Энгийн хүмүүс чинь болохоор нөгөө уулынхаа дахлаа одоо энэ хаварч хөндлөдөг. Хавар одоо ингээд 100 болоод ирэхээр хаврын одоо уулын тахилгаанууд эхэлж байгаа шүү дээ. Тий. Тэрэн дээр эдээ шүүс юм аваад тахдаг журам тэр одоо уул яа тахдаг тэр лам байгаа. Тэрэн дээр эдээ шүүс авч чаа тэгэл уулаа хөндлөлт тахдаг. Тэгэж одоо нийтээр нэг одоо нутаг усаараа гол ураг төрлөөр тахдаг уул аваанууд гэж байгаа шүү дээ одоо. Тийм баг. Тий байдгийг. Тэр дахилгууд яг сайхан ууц шүүс аваад л идэ цаваад. Тий тэр
бүлээрээ тагтдаг хүмүүс нь дээр үсээ дахиад ирсэн юу өрөхөө мэд. Тийм мэддэг болсон. Тэр уулынх нь хүртэл одоо уншлагатай лам марвал дахиад нэг үлдэр уулынх нь уншлага сан сэржимүүд нь байт юм лээ. Тэгэл тагчдаг. Харин дэднээс нь дээр нь гараад ичтэй. Бид нар үл ер нь уулын дээр нэг барааны газар. тий. Удаараа дээр чингийг сахчихдаг. Манай бариатын юмд бол байхгүй. Ороод гэлгүй бөөг ясан ч байхгүй байна. Тийм. Оол хаанаас аль сайхан харагдаж чинь тэр газар аль. Тий, тэрээс одоо ингээд онгод хэлээс за тэндээс нь очиж тийм юм дээр очиж тахаа. Тэгэхдээ энэ бас нөгөө нэг оол усны хүлээж авдаг зүг гэж байна. Одоо тэрийг л мэдхгүй яа. Тэр Онгодууд л хэлүүлдэг. тий онгод хэлээ. За тийм бол тэгээд тах хэвээр байна. Тэндээс нь тэг тахих хэвээр байдаг гэдэг хэлдэг. Тэгээд тэр зурмаар. Тэнда хал зурдаас нь хал цойноос нь тэрүүл уулах тахтгүй дээ. Ер нь сайхан баруун урд зүрд хальтээ сайхан ингэрээ. Тэг тахнаа уул устай бол бас ер нь хамаагүй харьцаж болохгүй шүү дээ. Бөө хүмүүс чинь дамаа энэ уул устай салшгүй холбоотой тий. Одоо онгодч нь уул усаар хөлгөж бууж тийм уулаар дамжлагтай гэл дуудлага байх шиг. Тэгэхээр бас одоо дэлхийн уул ус юугаа бол юм даавал мөрөг залбирч явахгүй болохгүй. Тэгэхээр мөрөг залбирлаа шууд очиж мөрөг залбирхүйш бас тий дотроо бодоо сайхан алсаас юу гэдэг Өргөлөргөд. тий. Тэгэл явж. За тэгээд сайхан ярилцлага хийлээ. Бас баггүй ч гэсэн мэдлэг хүмүүст өгсөн баг. Тэ ямар ч гэсэн ингээд бидрийг үндлээд бидрийг зориод ойлгомжтой хүлээж аваад ирээд ингээд бидэртэй сайхан ярилцлага хийсэн танд баярлалаа. Таны хойш тэгвэл харин байгээ гэж хүсэж байна. За та баярлалаа. Дүүнэрт та бүгд ч гэсэн бас намайг бас урьж бас нэг ярилцаж бөөгийн ялангуяа одоо бас тийм ээ заншил үйл юм асууж ясанд бас хандсан баярлалаа. Энэ бол миний өөрийн л одоо мэдж байгаа, бодож байгаа, хийж байгаа одоо 20 жил юм байна. За та бүхэн дүүнэрийн ажил төрөл цааш та сайхан үйл нөхцөлтэй болтугай. За баярлалаа. За баярлалаа.